Сайн байна уу? Та яах гэж байгаа? Оо сайн. Би Батүрийн аав юм байна л да. Хүүтэйгээ нэг уулзах гээд ирнэ. Уушраа таныг би өмнө харж байгаагүй юм байна. Аргагүй. Би Солонгост ажиллаж байгаа сайхан ирсэн. Манай хүү хэрэг нэмээ хөрөж өгдөг. Гэсэн хүүтэйгээ нэг уулзчаад. Таныг хэн гэдэг вэ? Нэмэх вэ? Таныг дургуцгаад би эмээгээс нь асуугаад. Зүгээр биш. Зүгээр хүүтэйгээ нэг уулзахсан. Баярлалаа биш. Сайн уу? Сайн байна. За, нүдгүй яаж вэ? Үгүй яах вэ? Ингээл төмсөө ялгаад байж чинь. Сара. Маш. За. Чи хөрөмтөлтэй мөнгө хийж гин үү? Хийж байгаа шүү дээ. За. Миний хөрөмтлөлөө 240 мянга болцоо. Сайн биш үү? Тэ манай орчны үүсгэн байгуулагч тийм үгийг сонсоо хэвчтэй. Жинхэнэ амт төгөрсөн хүмүүс аахгүй. Харин тийм байл шүү дээ. Тэгээд тэр хүмүүсүүд чи ихэнх нь өөрийн гэсэн бизнестэй болцсон юм байна. Үгүй тэгээд л харж байхад ерөөсөй бориг бокс ихгүй л ажиллаад байгаа. Үгүй юм хөдөлмөрч болсон юм аа. Тийм шүү дээ. Чи ч гэсэн бизнес хийж болно шүү дээ. Үгүй бизнес хийлгээд их юм би ямар юмныхан бизнесийг хийх юм бэ? Үгүй чи одоо юу хиймээр вэ? Тэрнийг л хийлдэ. Чи готод цааны газар ажиллаж исэн мэт. Тэрийг л энд хийж. Үгүй яваа маань яаж игээд л амьдралаа болгоод идэх юм болохоор дүүд нь ерөөсөө тийм бизнес хий ярэ гэсэн бодол байдгүй шүү дээ. Яг нарийн давал гэр бүлдээ л орлого нэмэх зүйлд хүн мөнгө зарцуулдаг шүү дээ. Янжмаа. Янжмаа. Хөөе сэрглээ сайн уу? Сайн уу сарна. Яасан? Хөөе чи өглөө эртгэрээр ийгсэн тэгээд дүгжит байх юм. Ямар сони юм бэ? Байх л өстой доо. Ээж өчигдөр ажил дээр байгаа юм гэсэн шүү дээ. Юу нэ? Зүгээр идэх байгаа. Ямар нэг юм болоогүй байгаа. Чамд илүүлэхгүй байна уу? Бага. Аяа. Янжмаа. 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 Яасан бэ? Зүгээр үү? Зүгээр. Яа, бүр санаа зовчихлаа. Хаалга чинь нүдэд онгойлгодгүй. Ашгүй сарна ирж иж онгойлголоо шүү дээ. Оо. Шүнжингөө юм аяад жаахан туг хийсэн чинь нам унтцсан биш шүү дээ. Бат сүрэн байхгүй юм. Би өчигдөр эрт гэрлүүн явуулсан юм аа. Янжмаа минь дээ. Ямар аминд тулчихсан ажил байгаа биш. Ингээд өөрийгөө ядрааж байдаг. Тийш дээж.
ганцаараа хийх байсан бол надад хэлчихгүй. Би цай бэлдээд ирсэн. За. Сандрахсан бол намайг хөөчлөө. Нэг хүний ч гэсэн юмыг эртгэн дуусгах жуул гэж бодсон юм. Тэгжээл гинт зээл төлөх цаг нь болчихвол яах вэ? Энэ хараа. Хоёр ингээд аяа таасгацсан. Тэгээ юу? Чи өнөөдөр хүргээд өгчээрэй. Тэгээ юу гэх. Алив. Цай ундаа. За тий. Сарна, алив би цайг нээж өгье. Чич нэг жоохон сүүхийн оронд гараа авчих юм. Сүү аваа явчих. Сара. Хөөмаа. Хөл тэрэ босч чадахгүй шиг байна да. Харин тийм ээ. За би явъя та. Нэг жоохон сүү. За тийм болгоомжтой мөрө бити элдвийн бодоо яваа. Намайг уучлаарай. Би чамд хэлэх хэрэгтэй байж. Юг. Найз хүүхэнтэй. Тэгээ тэрнээсээ зогтож байр түрээсэлж байсан юм. Үгүй ээ. Чи намайг сонсол та. Би чамд бүгдийг нь тайлбарлая. Чи надад тайлбар тавих шаардлагагүй шүү дээ. Чи бит хоёр ямар бие биетэй хамаатай уусч биш. Эрка. Сэлэнгээвтээр зүгээр л хэсэг хугацаанд хамт амьдэрсэн. Тэгсэн чинь тэр нэг л өдөр намайг орхио явсан. Тэгэл би танаа байранд нүүж ирсэн. Ердөөл юм. Бас чиний мдээгүй нэг юм байгаа. Сэлэнгээ жирэмсэн гэж үү?
Чи яаж мэдсэн? Би мэдсэн. Харин чамайг хэлэх болов яах бол гэж их удаан хүлээлээ. Одоо тэгээ яах вэ? Чи цаадахыг авчраад энд хамт амьдрах уу? Ялаа гэж тэрэг. Өмнөх хэлэхэд би юм болно гэж сөйлөж байсан. Би энэ талаар их удаан бодсон. Юг? Мэдхгүй юм да. Үнэхээр хүүхдийн эцэг байвал эцэг хүний үүргээ биелүүлэх л баг. Тэгвэл тэр үүрэг хариуцлага манайд л битгий биелүүлээрэ те. Би танаас гарнаа. Өөх нэрээ. Дахиж чамтай ингэж ярилцах боломж олдооч юу, гүүч юу? Ямар ч байсан чи миний анх бодож байсан шиг залуу биш байсан байлээ. Гэтэл надад харамсалтай байна. Би чамайг өнөө маргашгүй гар гихгүй. Яах хийгээ чи өөрөө л мэднэ. Тэрнтэй. Хоёлаа одоо ингэж л зогсон дээр баг. Тийм үү? Манай одоо хэд хүрч байна? Оо манай зээ яах вэ? Тэр одоо 2 гарантай болсон, лотер болсон шүү дээ. Хөгшин бит 2 сая зэцэрлэг төгссөн. Яг уу хөрхий тэндээ овоо дасаал сөрхий яваалаа шүү дээ. Тэ? Хөрхийтэй. Дүү энийг хаах юмсан. За. Тэгээд манай нэмхэ мань одоо танай талын дараад байна уу? Тийм ээ, энд байгаа. Цаад чинь найзуудтайгаа нэг блокны үйлдвэр ажиллуулж байгаад одоо зогссон байгаа. Хавраас л ажиллах байх. Зүгж. Гэхдээ бид нар яах вэ? Тэгээ охиндоо хэл юм, өгөл юм, үгүй саадахтайгаа нэг уулзаж, учир зүгээ эртхэн олцооч ялх байхгүй. Бидний үгийг авахгүй. Тэгэл тойр зүгтаагаад байдаг болтой юм. Хөөс хэцүү байна. Чи нэр бодолтой. Ямар сайндаа би одоо орноос нь нэмэхэтээ уулзах гэж танайхыг зорж ирэх вэ дээ. Тийм ээ, ойлголоо. Би цаадгаж хүрээд ирэхээр өөртөө чинь уулзгээд хэлвэл. Тэгж үз. Тэгэхгүй бол одоо энэ хүүхдүүдийн амьдрал хоёр талд үргэлж гүйцлээ шүү дээ. Тийм ээ? Хамгийн гол нь тэр мөө хүүхэд нь л байна л дөө. Өдөр хоног нэрээ ямар хурдан өнгөрт юм бэ? Зээл аваад 10-д хончлоо. Одоо 2-7 хоногийн дараа зээлээ төлөх нь штэ жи. Цаг хугацаа гэж нэрээ ямар хурдан юм бэ те. Тэгэхэд өдөрт ганц нэг л захиалгатай. Энэ байдлаараа бид нар удахгүй дампуурлаа. Миний хүү чинь яасан амны бэлэггүй юм бэ те. Болох ёстой юм болж л таараа. Хэд хонжоод ингэж сэтгэлээр унах хэрэг юу байна? Тэгтэл би ингэж бодоогүй. Сарнаа. Сэргэлэн ахыг ирэхээр нь хаяга буулгаад орцсныхаа өвдөнд хадуулчих. Тэгээ энэ олон зар хичнээн хүнд хүрээлээ. Тийм биз дээ. Магадгүй сэргэлэн явж явсан ажлын хувцас цаад улсуудад нь таалагдаад ажлын хувцасны захиалга ороод ирэх юм билүү? Тий. Харин л дээ. За
Ямар ч үсэн өнөөдөртөө багтаагаад эдрийнхаа хийгээд дуусгачихъя. Уг нь ч удахгүй дууслаа л да. Яг сайн байцгаана уу? За би та нарт хэлээгүй юу? Энэ Зарцсан юм уу? тэглгүй яах вэ? 120-оор өгчлөө. Хидээрээ 120,000. Нэрээ юу? Нэр мэлгүй яах вэ? Ма, тоолоод үз. Ээжи 2 өдөр ажилласны ачиж гарлаа шүү. Ёстой. Хөөш. Та хоёр дээд хийгээд үзвэл яасан? юу гэсэн үг? Гэхдээ яг над нэг санаа төрлөө. Зах дээр дээл зардаг хүмүүстэй хамтарч ажиллаж болох юм аа гэж. Болохгүй нь юу байгаа юм бэ? Чи уулзал та. Давай. Асуудалгүй би уулзъя. Ер нь ажил маань бүдүүмжтэй сайхан байна. Одоохон би очиж уулзаад ирье. За, хот юм хийцгээе. Тэгсэн чи сайхнаа уцаа авдгүй. Юу ч өдөржингөө цаадах руу чин зөндөө залгалаа. Бүү мэдээ юу болоод байгаа. Баги. Хайраа. Яасан? Хайрын төрөнөөс зөндөө л юм яриад хахад яа тайрыгаа тоохгүй байгаа юм бэ? Нэг ажил бодоод. Ажлынхаа талаар бодлого л явахтай хайраа. Харин түрэн юу ярьж илаа? Тий. Сайхнаа тэгсэн чинь манад байгаа гэд хэлсэн юм шиг байна лээ. Гэрт ноцсон чи аав ичээр нь танад байгаа эцтэй гэд асууж илээ. Цаад чинь сүүлийн үед нэг залуутай болзоод байгаа. Бодвол тэр залуугийн да байгаа юм болов? Хүмүүсийн амьдрал чигт өрдөж ямар хамаа ах вэ те? Хоёулаа л аж аргалтай байвал болоо ш, тийм ээ арай. Хамгийн гол нь газар ирүүл тэгшин талбайтай. Тоосхон орос дарахгүй л сайхан дуулах юм байна. Газар талбай тэгшин цэлгэр тий. Будалтай ойрхон. Үл хачин сайхан дуулах юм. Эндээс юу ойрхон байх? Ойрхон маш ойрхон. Удагч тий. Садга таяр хоорноо зөвлөд өөрсдөө мэдцгаа да. Тий. Ер нь л бидний бодож байсан таяр нэг л таарч л байна л да. Тий болж л байна. Гэт яг бид хоёр бас нэг хөгч ухтагаа ярьж хөрөөр зүйлээ. Ийгээд хариу. Арайхан байвал зүгээр шүү. Тийм ээ. Бас хүмүүс асуугаад. За баяртай. За баяртай. За явах. За баяртай. За сайхан газар маа. За явах уу хоёлоо. За яа. Өш хөшөө. Ерөөсөө ходог буудалдан жойрох юм. Чи биднэрт ламар юм да. Харин тийм байна. Тий. Үш. Ерөөсөө л энийг л авъя. Энэ дээр. За. Тэгээд хоёлоо байна. Буцаж ороод 35 саяас нь жоохон хямдруулах гээд яриад үзүүл яах вэ? Ядаж 30-т навчмаар байна шүү дээ. 30 сая. Харин тий. Ерөөсөө тий. Ори. Ахан чам бодлоо хэлэхгүй. Чи харал да. Энэ миний нэрийн хуудас. Дээр нь манай хайг вэ? Гэхдээ наадах чи яах вэ? Тэглээч ах тань шиг ингээл худлаа яриад явдаг нөхдөөд над дээр өдөрт хэдэн 10-аар ирдэг байхгүй. Тэгэл хүн болгонд итгээд ах хэцүү шүү дээ. Тийм үст. Гэхдээ дүү. Тэд нар чинь өөр хүн. Би бас нэг өөр хүн. Ерөөс ингэ. Би чамд нэг дээл оёод аваад ирье. Тэгэл чи намайг хар. Үнэ хэлж гэнэ худлаа хэлж гэнэ гэдгийг. Аа? Материалын зардал мөнгийг хэн гаргах юм? Хэцүү шүү дээ. Ой. Мэдээч би өөрөө гаргана. Харин чи аавна шүү дээ. Үнэхээр гайгүй хийгээд ирвэл авна шүү дээ. Таалагдахгүй болоос хэцүү. Намын хийж байгаа хүмүүс ч бас эрсдлээ бодно шүү дээ.
Хүүт нь бас нэг 5-10 цаас хараал зогсож штэ энд тий. Гайгүй игэдрүүл авна. Таалагдахгүй л бас хэцүү штэ. Ийм л байна. Юу гэнэ? Боор гэж байгаа. Завхлан дээр штэ. Тий. Босоороо өмсүүлэх гоё харагдан даа юу. Энэ хашил мэдгүй нэрээ өөр байна. Энэ сампин шүү. Ерөөс өөрөөрөө сампин зангидсан байгаа байхгүй. Өөр бол байгаа, өглийнх байгаа. Миний охин. Өө, ээж. Ингэж хямраад байвал би ич юм уу шүү. Би зүгээр ээж. Та ирч одоо яачхаад байгаа юм те? Нэг нь уурлаж туниад, нөгөөх нь тойрч сухтаад байх юм. Батэрдээ яасан юм? Тэр ирдэг охинтой үерхдэг байсан юм. Тийм болоод өчигдөр шөнө ирж хоноог юм шүү. Бодвол тэднийдээ хоноо биз. Би дахиж тэрийг харахыг ч хүсэхгүй. За юм чи яг амьдрал зөндөл тохиолддог юм. Тэгтээ Батэрд нь миний бодсноор арай л тийм хүүхэд биш дээ. За ээж. Юм бодох тэнхэл алгаа. Амарч байгаа дээрээ жоохон унтаад авъя. Харин та гарахтаа хаалгаа ачаарай. Сайн байна уу? Сайн байна уу та? Ажилд орох хэрэгсэл орох гэсэн. За хэн мэлээ? Тэр дэ. За тэгвэл та түг хүлээж авах уу? За тэгье. Чи хүрээд ирсэн үү? Тэгсэн. За яасан? За захтаар очиод хэдэн хүмүүстэй уулзлаа. Зарим нь хамтарч ажилладаг хүмүүсүүдтэй юм байна. Зарим нь өөрсдөө ч хийдэг юм байна. Харин нэг таварчтай уулзлаа. Өөрөө материал аваад дээлээ хийгээд хүрээд иргэнэ. Харин таалагдахгүй бол авахгүй ч гэх шиг. Ухаанда намайг доош нь хийж байгаа юм байлгүй дээ хөөрхий. Тэр уцаа ер нь намайг хингэж бодсон юм болоо. За яах вэ? Танихгүй хүн ирчгээд дэми балаа юм яриад ахаар дээл хийж чаддаг ч юм уу, гүү ч юм уу гэж бодоо биз? Үгүй ер нь тэр дээлийг хийгээд аваад очие л доо. Харин Ээж, та дандаа яхаараа тэгж идэв. Материалыг аваад хийлээ гэж бодъё. Тэр хүмүүс нь яг авах уу? Тэгээд дараа нь хиндээ зарах юм. Тэр хүн авахгүй л байна үсттэй. Өөр хүн зарчихгүй юу? Би л ав зөвшөөрөхгүй. Мөнгөгүй ядчиж зарлаг гаргахыг л нэмэр штий. за янж маа минь. Хэрэггүй зболи. За. Болчихё. Тэр цаас аваад өгдөг. За. Бацруу хайж. Хажуудлын байрны орцнуудад нааж байгаа. Оо. Миний охин хэдийг наасаа? Би нэг 30-аад наасан баха. Та хэдийг наасан? Би баг 20-д орцонд наацсан шүү. Би мартаагүй дээрээ гараад хаягаа бас солиот. Бид нар ч
Сайн ажиллаж шүү. За явъя. Хаяга мяндаг шүү нөхөө. За. Яваад. Сайн гэж. Сайн байна уу? Сайн. Хүүтэйгээ уулзч болох уу? Тэгэлтэй. Аагаа сонсно уу? Тэ. Зөндөө сонсно уу? Үгүй яадаг. Аав хүүгээ зөндөө сонсоо. Айгүй. Бүү. Хаагаад. Миний өр тааш нь. Хөөе, таяр гайгүй юу? Санаа зовоод баахан залгалаа ш. Үгүй би юу өнөх хинтээ. Юу яасан бэ? Өнөх юу? Та зүгээр үү? Зүгээр ээж нь зүгээр. Тэг зүгээр юм бол одоо ягаал ээрч муурал эгмаг гээд байгаа юм дээ. Гэхдээ өнөө цэцэрлэгийн үүдэнд өнөөх нэмэх баяртай тааралдаа да. Тэгээд яасан? Тэгээд үү. Гэхдээ тэгэл яах вэ? Өнөө муу чинь энэ мөн хүүтэйгээ уулзаад нэг жоохон илгээд өвтэж аваад тэгэл бит хоёрыг энэ үүдэн төргөж өглөө. Тэгээд явчлаа сая. Та арайчтэй. Яах гэж тэр мөн хүний үнэргөө новштой хүүхдээ минь уулзуулж байгаа. Хаа таралцсан газар нь хөөд явуул таарна. Маргаашнаас эхлээд Баттөрийг битгий цэцэрлэгт нь явуул. Та ажил гайгүй байгаа юм чи өөрөө харчихгүй юу? Өмнөхөө тэгж айхтрыг хатуурхаад яах нь вэ? Тэртээ тэргүүл нуу сайн ч гэсэн хүүгийн чинь төрсөн эцэг нь үнэл юм чинь. Тэр хин тамаатай юм. Маргаашнаас эхлээд манай гэрт ирэх юм уу? Миний хүүтэй уулзна гэх юм бол амгалан тайван байдал алдагдуулсан гэж цагдаад өгчих. Цагтаргийн давцах хуулзар дээр цагийн зүү чичрэн зогсох тэр үеэр амьдралын эргэх хуулзар дээр атгахын зүрх агшин бүрийг мэдэрхээ амьдралын уртад тулж өнгөрүүлсэн бүх юмнээ хормын төдий байжтэй ганц хором үргэлжилсэн ч гайхамшигт учрал бүхэн үрдийн дурсамжийг үлдээ цаг тойргийн уулзвар дээр цааш тэмүүлэх хитэлийг бас зоошин хаалгыг шинэ
Цаа. Тахаар өгдөө. Юу сургалт үлээ? Бас тийм сургалтсаа байгуулдаг билүү? За. Ах нь очно. Нэгд өдөр тий. Ах нь яваад очно. За. За баяртай нөхөө. За. Гэхдээ агаа минь та бас юун сургалтанд явах болчихвоо? Манай зээлийн Батлан талын сангаас бизнесээ яаж өргөжүүлэх вэ гэдэг сургалцгаа байгуулж байгаа. Тэгэл ахын урж штэ. Уус намаагаа бол урилгатай. Тэгээ тэр чи яадаг газар юм бэ? Үгүй. Төмрөх тэр чи нэг 10 үнэтэй анх ферм байгуулад. Тэгэхээр тэрийг өргөжүүлээд нэг 40 үнэтэй болчихсоноотой зээл хөөцөлсөн байхгүй. Тэгээ барьцсан хөрөнгө дутагдаад. Тэгээ сандарч явж итлээ. Энэ эдийн тухай сонсоод очсон чинь баталгаа гаргаж гисэн байхгүй. Зээлий. Гэрэ энэ чих зүгээр газар юм биш үү? Тийм шүү. Одоо ч сайхан болжээ гэж. Нэг үе удалч бас сайхан болсон. Тийм. Гэхдээ сайхан болсоос инкваторыг та хоёр чинь хожиртой ашиг зөвлөлд амраацсан юм. Нэрээ тэгсэн штэ. Улсаас өгч байгаа хөнгөлөлтийн нийтлээд цаадгаа чинь бас шавар эмчилгээнд явуулчвал би хаанд нэмэр болдго юм болоо гэд явуулсан штэ. 4 он. Өглөө билүү уурж юм бил ах чинь. Очтор юунд хожирч бас амарч үтсэн штэ. Та чинь баха. Та ч нэрээ тэр жил хожирч явлаа. Тий, сайн байна. Байна уу? Сайн хараа. Заасан тэнцсэн үү? Тэнцсэн байна. Ашгүй дээ. За бааги тэгээ цалин хэд гэж байна? Өндөр лээлгүү дээ те. За нэг 800 мянга орчим л юм да. Юун голоо цогцсон юм бэ? Тийм гайгүй компани ижиж ядаж сая 200 гэж хэлээ. Тэгэхгүй бол болиё гэж хэл. 800 мянган төгрөгөөр хоёулаа юугаа их юм бэ? Наа чи хоол ундны л мөнгө байна штэ. Би ч гэсэн өөртөө илүү тутам аммаар л. За. Хичээн куртэг хэд вэ? За ах нь ямар ч байсан нөгөө хашаа байсангийнхаа баримт материалыг бүрдүүлээд ирлээ. Энэ зарж байгаа хүн юм байна л да. Хэдэн төгрөгөөр тохирлоо? Бид хоёр 31 саяар тохирч гал байгаа л да. Урьдчилгаа байгаа юу? Урьдчилгаа юу? Байгаа. Ахын чинь таасанд бэлэн байгаа. Тийм. Тэгэхээр бэрөө зунгой. Би танд нэг юм хэлж хүн. За. Энэ байшин болохгүй байна. Яагаад? Дандаа зэмэлүүлдэг ч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаар хатуурхавч ухтаа уян зөөлөн байх юмаа арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бол азруу төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий